Шинээр үүсгэн байгуулагдсан хязгаарлагдмал хариуцлагатай компанийг улсын бүртгэлд бүртгүүлэх заавар. Та e-бизнес системд өөрийн нэрээр нэвтэрч улсын бүртгэл засгийн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх хэсгээс шинээр үүсгэн байгуулагдсан хязгаарлагдмал хариуцлагатай компанийг улсын бүртгэлд бүртгүүлэх үйлчилгээг сонгоно. Хүсэлт гаргагч нь G-Sign application-д заавал бүртгэлтэй байх шаардлагатай. Та урьдчилан баталгаажуулсан хуулийн этгээдийн нэрээ сонгож холбогдох мэдээллийг бөглөхдөө утасны дугаар хэсэгт G-Sign application-д бүртгэлтэй утасны дугаараа оруулна. Үүний дараа хувь нийлүүлэгчдийн мэдээллийг оруулах ба хэрэв 2 болон түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй бол тус бүрчлэн нэмж оруулна. Тухайн мэдээлэл оруулсан иргэн бүр e-Mongolia системээр хүсэлтийг баталгаажуулж, улмаар улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт илгээгдэнэ. Дараагийн шатанд хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэлийг сонгон, хадгалж үргэлжлүүлэх товчийг дарж, эцсийн өмчлөгчийн мэдээллийг оруулан, мөн адил хадгалж үргэлжлүүлэх товчийг дарснаар системээс бүртгэлийн маягт автоматар үүснэ. Уг маягтыг G-Sign application-ээр баталгаажуулж, шаардлагатай баримт бичгүүдийг авсарган үргэлжлүүлэх товч дарсны дараа холбоо барих болон хүргэлтийн хаягийн мэдээллээ үнэн зөв оруулснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ. Танд зориулав e-бизнес.